манай хэлцээр бол тэ ер нь баг их за нэг 100-ны баг 60-70% нь залуучууд ажилладаг. Тэгээ тийм болооч тэр мөн бид нар бол яг хамтраад тий цуг ажиллахад бол илүү төвхөвдөө байдаг болоо гэж боддгийг. Шин санаа гаргаад тий хоорондоо яг нэг баг болж ажиллаад тий өөрөөсөө маш сайн одоо ойлголцдог. За ер нь бол яг хоо энэ төсөл дээр бол мэдээж хэрэг олон залуучууд ажиллаж байна. Тэгээд хооронд миний бодлоор баг энэ ажлын баг миний бодлоор тийм энэ бол 60-70% нь бол цэвэр одоо залуучуудын үйл ажиллагаа тийм хөтөлбөрийн үйл шимээр явж байгаа одоо гэж боддог. Залуучууд одоо ер нь хөвчлэн шинийг санаачдахтай илүү сайн мэддэг. Хоорондоо бас маш сайн одоо өөрөөсөө хамтарч ажиллаж тий. Одоо үед бол багаар ажиллах одоо чадвар хамгийн хэрэгцээтэй байгаа шүү дээ. Одоо залуу хүмүүс одоо илүү тийм шинийг санаачлна. Тэгээ бусад одоо хүмүүсийнхаа одоо доор тий лигч хүчтэй ажиллах тийм урам зориг хүмүүстэй өгдөг юм болоо гэж боддог. Оюутлага маань бол манай Монголдо төдийгүй дэлхийд одоо танигдсан том одоо компани. Тэгээ энэ төсөл маань бол яг Монголдо төдийгүй дэлхийд нэгдсэн одоо том орд байна. Тэгээ энэ оюутлагын төслөөр бол манай орн тий одоо гадаад улсуудтай харилцаж мөн төлөвлөнгөөр одоо дотоодын нүүд бүтээгдэхүүн ч гэсэн өсөж байгаа. Миний хараад за өглөөсөө би бол яг хамгийн гол нь тий яг хүн болгонд яг хүрч ажиллахаас гэж би боддог. Зүгээр ер нь яг хүмүүстэй тусдаад тийм ээ. Зүгээр яг нэг ажиллаа хийх биш. Яг тухайн тэр ажлыг шин сэтгэлээсээ хийх боддог. Хүмүүс туслах юм болоо гэж байна. Яг хэрэгцээтэй орчуулагч юм болоод яг хэрэгцээтэй мэдээллийг одоо хооронд нь солилцоход одоо туслах шүү дээ. Тэгэхээр хүн болгоныг одоо сэтгэл ханамжтай яг зөв байдлаар нь орчуулгыг хүргэх